Сайн байцгаана. Энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алга Охт Алтан гэрэл гэдэг. Би Хотоош Марамс сургуульд 1920 онд дэлсэн ороод өнөөдөр 6 дугаар дамжиж суралцдаг. За, эмч болохыг бол маш багасаа 1-р ангид орсон цагаасаа л эхэлж эмч болохыг хүссэн боловч хувь заяа маань ерөөсө чиглүүлж өгөхгүй байсаар 20 онд л эмч болох. Тэр тусмаа уламжлалт ангаах ухааны эмч болох. Тэр боломж маань бүрдсэн. За, эмч болох хүслийг маань бол миний хайртай юм ээ. Тэр 100 насалсан байгаа. Тэгээд өөрийн хайртай хоёр Марам План бахынхаа талаар маш их ярьж өгдөг байсан. За, тэгээд хэрхэн яаж олон хүнд оч буйнаа үзүүлж ясны талаар гайхамшигтай эм тан хийдэг байсан талаар үлгэрийн юм шиг юм зүйлийг ярьдаг нь бүр эмч болох сэтлийг маань төрүүлсэн юм. За, тэгээд их сургуульд орсноос хойш маш их олон сайхан зүйлийг эрдэмтэн багш нараас сурч байна. За, ингээд одоо бид нэр 6 дугаар курст орсон учраас магистрийн зэрэгтэй төгснө. Магистрийн зэрэгтэй төгсөхдөө бид нар судалгаа шинжилгээг бол маш сайн хийх ёстой болсон. За, миний авсан сэдэв болохоор өтгөн хадталтыг уламжлалтааныхаа хариумжлалт эмэлзэн судалгаа гэсэн сэдэв аваад тэндээ одоо ажиллаж байгаа. Эмэлзэн судалгаа болохоор маш их санхүү шаардлагатай болдог. За, энэ тийм ч учраас энэхүү тэтгэлэгт өрсөлдөд үзхийг бол үнэхээр хүссэн. Яагаад гэвэл нэгт эмэлзэн судалгаанд санхүү хэрэгтэйгээс гадна мэдээж импакт фактортай сэтгүүл бас хэвлж олон хүнд Монголын уламжлалт ангаах ухааны талаар дэлхийн нийтэд болоод Монгол хүнд түгээхийг хүссэн юм байнамаа. За, анхаарлаа хандуулсан явдал маш их баярлалаа.